аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжидтэй 9-р хуралдаан хуралдаж байна. Тэгээд өнөөдрийн хуралдаанаар аймгийн иргэдийн хурлаар аймгийн 2026 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн сэтрийн 26 оны үйл ажиллагааны хөтөлбөр мөн 26 оны төсөв баталгаар хэлэлцэж байна. 25 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлт өгнөлт өглөө. За ингээд үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон үндсэн чиглэлийн хэрэгжилтийг бол аймгийн иргэдийн хурал үр дүнтэй буюу 91.6%-аар ингээд үнэллээ. За одоо бол яг төсвийн асуудал хэлцэж байна. Төсөв энэ жилийн хувьд бол улсын төсөв хүндэрсэнтэй холбоотой. За аймгийн төсөв бол бас тийм хангалттай биш байгаа. 2025 оны 8 сард төсвийн тодтгол хийгээд за тодтогсон дүнгээр бол ер нь 30%-аар тодтогсон дүнгээр энэ жилийн төсөв бол батлагдж байгаа. За гэхдээ бид нар энэ 25 онд бол иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил болгон зарлаад аймгийнхаа төвийн гэрэлтүүлэг, камержуулалт, замун хогийн асуудал, замын асуудал, дэд үтс, халаалт, дулааны асуудлуудаа шийдээд явсан. За эх жил бол бид нар иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, хүнсний ногоо тариалах, за мөн малын тэжээлээ өөрсдөө малчт маань тариалах ийм боломжийг нэмэгдүүлж өгөхөр ажиллаж байна. За мөн дээрээс нь боловсрал эрүүл мэндийн байгууллагуудаа чадваржуулах, эрүүл мэнд боловсролын байгууллагын ажилтнуудын техник тоног төхөөрөмжийг шинчилж өгөх, шинэ технологи нэвтрүүлэх гэдэг энэ чиглэлийг бол төлхөө барьж ажиллахаар төсвийн төсөлтөд бол тусгаад ажиллаж байна. Бүтээн байгуулалтын чиглэлд ямар ажил? За ер нь бол аймгийн төсөв дээр за бид энэ боловсролын салбараа дэмжиж байгаа. Тийм учраас Адаа цэг сумынхаа сургуулийг бүрэн засварлахаар оруулж байна. Юунд цагаан дэлгэр сумын бас сургууль мөн дотор байрны асуудал, хөгжлийн төвийн асуудлуудыг шийдэхээр ажиллаж байна. Говьхтал сумд мөн хөгжлийн төвийн барилгыг шинээр эхлүүлэхээр ингээд төсөвтөө тусгалаа. За улсын төсөв дээр бид нар бол бас энэ жил чамлалтгүй ажлуудыг эхлүүлэхээр тусгуулаад байгаа. Тухайлах юм бол Дундгой аймгт нийт 40 км замыг 40 тэрбум төгрөгөөр засуулахаар ингээд тавьсан. Хэвтээ тэнхилгийн зам 10 хэр Мандалгав Чойрын хэвтээ тэнхилгийн зам гэдэг 20 тэрбум төгрөгийн замын шинэ замын ажил эхэлж байгаа. 44 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй Дундгой аймгийн сайн цагаан сумын дулааны шомсолжээний 2 дугаар хэлхээний өргөтгөлийн асуудлыг тавиуллаа. Мөн 33 тэрбум төгрөгөөр Дундгой аймгийн төв алхын дуулалт жүжигийн театрыг энэ 13 жил гацаадсан ажлыг ингээд эхлүүлэхээр болсон гэдэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд бол улсын төсвийн хөрөнгөөр хийгдэнэ. За аймагтаа бол бид түрүү хэлсэн боловсрол эрүүл мэндийн байгууллагуудынхаа засвар тогтчлтын ажлууд, за мөн тоног төхөөрөмжийн ажлууд дээр нь энэ Мандалгав цэцэрлэгт хүрээлэн гэдэг энэ аймгийн ард борооны ингэрт байдаг. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг бүрэн дуусгах, соёл амралтын бүс соёлын бүс, амралтын бүс хоёроо төсвийн хөрөнгөөр дуусгуулах, спортын бүсийг бол төр хувийн хөгжлийн түншлэлийн хүрээнд буюу нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжээр шийдвэрлүүлэхээр төсвийг нь батлаад зураг төсвийг хийлгээд ингээд явж байна. Нийтдээ Дундгой аймгийн хувьд хичнээн төгрөгийн төсөв болж байна. За манай Дундгой аймаг ер нь жилийн жилд төсөв бол хангалттай байдаггүй. За өмнөх жилүүдэд энэ ардчлалын буюу зах зээлийн системд шилжснээс хойш Дундгой аймаг бол жил болгон татаас авч ирсэн. Улсын төсвөөс байнга татаас авдаг. Татаас авахдаа 20 орчим тэрбумын татаасыг жилд авдаг байсан. За бид үйл ажиллагаа төсвийнхаа орлогыг нэмэгдүүлээд, татврын орлогоо нэмэгдүүлээд энэ 2025 онд бол бид нар татаасгүй орсон. Харин улсад 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж ажилласан байна. Одоо энэ 26 онд улсын төсвөөс дэмжлэг авахгүй, улсын төсвөөс 500 сая төгрөгийн дэмжлэг авахар бол төлөвлөгдсөн байна лээ. За тэгэхдээ бид бол 70 орчим тэрбум төгрөгөөр энэ эх жил орон нутгаас санхүүжүүлж аймгийнхаа төрийн албаагчдыг цалинжуулах, урсгал зардлаа шийдэх, дээр нь засвар үйлчилгээний ажлуудаа шийднэ. За тэгээд орон нутгийн хөгжлийн сан дээр бол 15 тэрбум төгрөг байна. За энэгээр бол сумдуудаа хийж хэрэгжүүлэх ажлуудаа хийгээд явна. За мөн бид аймгийнхаа орон нутгийн төсвөөсөө аймгийнхаа төрийн албаагчдын хөдөө орон нутгийн нэмэгдлийг ус шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Аймгийн засаг даргын тамгын газар болон иргэдийн хурлынхаа нэмэгдлийг энэ бол яг орон нутгийн өөрийн байгууллага учраас нэмэгдлийг нь бид нар 60 хүртэл хувиар улсын нэмэгдлийг нь 80%-аар нэмэгдүүлж ажиллаж байна. Орон нутгийн
орон нутгаас санхүүждэг засаг даргын дэргэдэх байгууллагуудынхаа одоо албан агчдын хөдөө орон нутгийн нэмэгдлийг 40% буюу улсын засгийн газрын нэмэгдлийг 60% нэмэгдүүлнэ. За бусад одоо энэ босоо гэж нэрлэдэг одоо яамны харьяа агентлагуудын албан агчдын цалинг засгийн газраас олгодог 20%, дээрээс нь аймагаас одоо ингээд 10% гээд 30% нэмэгдэлтэйгээр ирэх жилдээ ажиллуулахар төлөвлөд явж байна.